Энэ гурилын импортыг Улаанбуудан үнийг тэгэлсэн нь тухайн үеийн сонгуулийн пиар л байсан шүү дээ. Сонгуул дээр санал авахын төлөө л энийг хийсэн. Яагаад их хурлаар хилцүүлсэн бэ гэвэл тэн дээр юм ярьж оноо авах гэсэн гишүүд байсан. Өмнөх 76-та парламентын л үеийн л байна шүү дээ. Одоо тэгээд энэ дээр юм ярихаар үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжихгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ юу гэж доош нь хийх гээд байгаа. Одоо энэ татварыг тавих ёстой гэдэг юм руу явж гин л та. Тухайн үед хин юу ярьж ийсэн, яаж ийсэн гэдгийг бас гаргаад бүр нэвтрүүлэг хийчмээр санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ чинь цахилгааны үнэ нь нэмэгдсэн. Шатлалтаагаар 57%. Инфляц 9.2-тай болсон. Дахиад хөдлөнө. Зээл Монгол банк бодлогын хүүгээ нэмсэн. Тэгэхээр эн чинь үнэ нь нэмэгдэн л дээ 5% гэж яриад байх юм. Энх хоёр сайдын мэдээлснээр бол тээвэрлэлт жижиглэнгийн худалдаан дээр 30-40%-аар үнэ нь өсөд байгаамаа гэж байгаа шүү дээ. Анх энэ хуулиа гаргахдаа дотоодын гурилын маптай тэмцэж тэдрийг дарж авч сургаж өгөхөөр л баталж байгаа гэсэн хууль баталсан. Одоо тэгээд тэр мапа дарцсан одоо юунда хүрцэн гэдэг ах шиг байна. Тэгээ би бол энийг тийм гэж бодохгүй байна. Тэгэхээр ингээд нэг сонгуульд өгөхөөр гинт зах зээл рүү бэлэн мөнгөний нийлүүлэлт хийдэг, сонгуульд өгөхөөр байж болохгүй сонин шийдвэр гаргадаг. Энийг одоо өмнөх 76 дээр орхиод одоо жоохон өөр юм хараад явмаар байна. Одоо тэгээд энэ хуулийн дэмжихгүй гэхээр үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжээгүй нөхөр болж хувираад идэг. Тэгсэн хэрнээ яг дотоодын гурилын мапа дарцсан юм уу гэхээр дарсан юм юу ч байхгүй. Тухайн үед ярьжсэн хүмүүс өнөөдөр шал өөр юм яриад эх орончулсан үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжиж байгаа байхгүй юу? Би бол энэ хоёр сайдтай санал нэг байгаа. Үндэсний үйлдвэрлэгч нэг нэмэл мап эдэр болоод байсан байхгүй. Үүний өсөлт нь ерөөсөө л тээвэрлэлт жижиглэнгийн худалдаан дээр байгаа. Одоо захилгааны үн өссөн. Одоо 10 сараас дулааны үн өссөн шүү дээ. Тэгэхээр дахиад нэмэгдэн шүү дээ. 5% биш л дээ. Өшөө нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ингэж сонгуул тохируулж хууль хийдгээ тэрийгээ тохируулж улсын их хурал дээр ярьж гой оноо авдгаал болчмоор байгаа юм.